Энэхүү бичлэгийг маань сонсож байгаа өдрийн мэндийг та нартай хүргье. За өнөөдөр 5 дахь өдөр учраас миний өөртөө гаргасан хуваарийн дагуу гэх юм бол сэтгэл зүйн уран зохиол буюу тэр дундаа шүлэг, дуу, кино, ямар нэгэн роман бичээд за тэрхүү уран бүтээлүүд нь эргүүлээд зохиолчийнхаа амьдралаар наадсан, зөрүүлээд асар их хэмжээний нэр хүндийг олгосон ийм уран бүтээлүүдийн талаар хүрэхээр шийдсэн байгаа. За өнөөдөр бол тэрнийхээ хамгийн эхний уран бүтээл буюу Оросын зохиолч болох Михаил Булгаковын Мастер ба Маргарита гэдэг зохиолын талаар та нартай ярилцсанаа. За зохиол руу орохын өмнө та нараасаа нэгэн асуултыг асууя. Таны болон миний дотор бид бүгдийн дотор жинхнээсээ чөтгөр оршдог гэвэл та нар итгэх үү? Бас сонин те. За тэгвэл өнөөдрийн миний та нарт ярьж өгөх гэж байгаа зохиол дээр шашин, улс төр, хүмүүсийн доторх мөн чанар хамгийн чухал нь зохиолчийнхоо амь насыг авч чадаж бүтсэн, зөрүүлээд алдар нэрийг өгсөн байгаа. Ийм зохиолын талаар та нартай хүргэнэ. За хамгийн ихэнд гэх юм бол Мастер ба Маргарита зохиолыг бичсэн зохиолч Михаил Булгаков гэдэг хүн бол 1891 онд төрсөн. За тэгээ 1940 онд өөд болсон ийм зохиолч байгаа. За энэхүү зохиолчийн хувьд та нартай дэлгэрэнгүй танилцуулъя гэх юм бол энэхүү зохиолч маань залуудаа эмч мэрэгжилтэй байж байгаад хожим нь ерөөхдөө өөрийнхөө бүх амьдралыг уран зохиолд зарцуулсан ийм зохиолч байгаа. За Булгаков өөрөө шидэт болон ийм хараалын сэдвийн төрлийн зохиол бичгээс маш их айдаг байсан хүн. За тэрээр чөтгөрийн тухай бичснийхээ төлөө амьдралдаа гай арна гэж айдаг байсан. Тэгээд эхнэртээ хэрвээ би үхэх юм бол энэ зохиолыг шатаагаарай гэж захидаг байсан. За энэхүү зохиол маань 1928 онд анх Булгаков бичиж эхлээд 1940 онд бичиж дууссан. Яагаад бичиж дууссан бэ гэхлээр ерөнхийдөө яг зохиолоо бичиж дуусгаад насан өөд болсон гэсэн үг. Ер нь бол энэхүү зохиолын жанр нь өөрөө фантастик, уран зөгнөлт, шашин ухаан, философи, хайр сэтгэл, аимшигын элементүүдийг маш ихээр хослуулсан тийм роман байгаа. За тухайн үедээ энэхүү зохиолыг маш их хавчиж боодог байсан. Яагаад вэ гэхлээр эн чинь нөгөө нэг улс төртэй бас холбогдоод явчихж байгаа учраас энэхүү зохиолыг ерөөсөө гаргахгүй байгаад энэ Булгаков гэдэг зохиолчийн бүх уран бүтээлийг ерөөсөө тайзан дээр гаргахгүй шүү. Ерөөсөө ямар ч хүнд ингээд соён гэгэрүүлэлтэнд ингэж түгээхгүй шүү гэдэг ийм хоргийг тавьдаг байсан. За тэгээд ямар сандаа зохиолчд маань нэг ийм түүх байд юм байлээ. Сталины үед Булгаковын бүтээлүүдийг тогтмол ингээ хоригддаг байсан. Тэгээд Сталинд зориулж хэд хэдэн захиа бичдэг байсан юм байлээ. Ингээд надад ийм эрх чөлөөтэй амьдрах эрхийг маань олгож өгөөч гэгээд маш сонирхолтой. За энэхүү зохиолын маань хувьд гэх юм бол үндсэн 3 шугамтай бүтдэг роман гэхгүй юу? Яг юугаараа онцгой роман бэ гэхээр орё. За зохиолчийнхоо үхлийн тухай хэдүүлээ түр орхигдсан байгаа шүү. Заа юу. Түр орхигдсан байгаа. Би энэний дараа маш гоёор тайлбарлаж өгье. За энэхүү роман маань 3 үндсэн шугамтай. Эхнийх нь болохоор Москвагийн үйл явдал. Энэхүү зохиол дээр чөтгөр Воланд гэж гардаг. Чөтгөрийн дүрийг Воланд гэдэг нэр өгөөд маш ийм хүчтэйгээр оруулж ирж байгаа. Тэгээд тэр чөтгөр Воланд болон түүний аимшигт дагуулад Москва хотод ирээд хүмүүсийн жинхэнэ царайг илчилж айд сүүсгдэг. Тэд авилга, худал хуурмаг, урвалт, шуналд автсан зөвлөлтийн нийгмийг илэглэн шоолдог гэж байгаа. За энэхүү зохиол дээр ерөнхийдөө хамгийн давуу тал нь гэх юм бол ямар ч чөтгөр байсан энэ чөтгөрүүдийн очсон газар байгаа хүмүүсийн үнэн төрх нь илчлэгддэг гэж зохиол дээр өгүүлдэг. За хоёр дахь шугам нь болохоор Мастер ба Маргаритагийн хайр сэтгэлийн талаар байгаа. Мастер гэдэг дүрийн маань хувьд гэх юм бол зохиолч. За тэр зохиолч маань өөрийн нөгөө нэг Пилат болон Йешуа гэдэг бас нөгөө шашны урсгалууд орж иж байгаа. Жишээ нь Йешуа гэдэг маань өөрөө нөгөө нэг Есүс Христийг дүрсэлжсэн тийм дүрийг ярьж байгаа. За тэгээд Пилат болон Йешуагийн тухай романа бичсэн ч хинч ойлгоогүй дарамтад орж сүйдсэн гэдэг ийм дүртэй гарч байгаа. Ер нь бол амжилт олоогүй бүтлгүүцсэн зохиолч гэсэн үг. За энэгээрээ яг өөрийнхөө нөхцөл байдал, өөрийнхөө амьдралыг энэ дүрээр гаргаж ирэх гэж байгаа юм болов уу гэж маш олон хүмүүс таамагладаг. Маш их дарамтанд орсон. За тэнгуүтэ Маргарита болохоор хайртай хүнийхээ төлөө чөтгөртөө хилцэл хийж шулан болж хувирж байгаа. Түүнийг аврахаар тэмцэж байгаа ийм бүсгүйн дүр байгаа.
За 3 дахь нь болохоор Иерусалим дахь Понти Пилатын түүх гэж байгаа. За одоо түрүүн ярьсан шүү дээ. Йешуа буюу Есүсийг төлөөлсөн дүр болон одоо нэг захирагч Понти Пилатын яриа. Түүний дотоодын шаналл, айдас нь гардаг энэ зохиол дээр. За тэнгуүтээ энэхүү одоо энэ 3 дахь одоо жанжин шугам буюу Иерусалим дахь Понти Пилатын түүх гэдэг дээр нь одоо гэрэл ба харанхуй, үнэн ба худлын мөнхийн зөрчлийг нь ингэж илүү тодтогч харуулдгаараа давуу талтай байгаа. За энэхүү зохиол маань одоо яагаад хориглогдох болсон бэ? Аимшиг тал нь юу юм бэ гэхээр чөтгөрийн хүчнүүд Москваг эзэгнээд хүний муу санаа хэр аимшигтайг нь илчилдэг. Одоо би түрүүн хэлсэн шүү дээ. Ямар хүн болохыг нь үннийг нь илчилдэг. Ер нь л энэхүү зохиол маань өөрөө сайн муугийн мөнхийн тэмцэл, хайр ба урвалт, эрх мэдэл ба үнний тухай гүн ухааны зохиол гэж нэрлэгддэг. Энэхүү зохиолыг зохиолч Булгаков 1928 онд бичиж эхэлсэн гэж байгаа. Анхны ноор гэдлийн зургийг би яг одоо ингээ оруулчихъя. За тэгээд 1940 он хүртэл буюу түүний амьдрал дуусах хүртэл үргэлжилсэн 12 жилийн хугацаанд энэ зохиол үргэлжилжээ. Нийтдээ болвол хүмүүст буюу энэ зохиолыг хүнд хүргэж уншуулахын тулд 38 жилийг зарцуулсан байна. 12 жил ингэж зохиолыг биччихэд түүнийг нас барсны дараа 26 жилийн дараа хэвлэлтэнд өгч 1966-аас 67 онд анхны хэвлэлүүдийг ингэж гаргаж исэн ийм түүхтэй. Түүнийг нас барсны дараа эхнэр нь ерөнхийдөө зохиолын гар бичмлийг засварлаад тэгээд хэвлэлтэнд өгөөд ингээд зохиолч маань 1940 онд нас барснаас хоошоо 1966 оноос 67 онд ингэж хэвлэлтэнд гарсан байгаа. Энэхүү роман маань хараалтай мэд түүхтэй. Булгаков зохиол бичиж байх үедээ өвчнөд нэрвэгдэж бөөрийн өвчнөөр нас барсан. За зарим судлаачид үүнийг романд гардаг чөтгөр хараалын уран зохиолын сэдвтэй холбож тайлбарладаг юм байна л да. Гэхдээ маш олон энийг одоо уншсан ч юм уу ойр дотных нь хүмүүс ялангуяа эхнэр нь энэхүү зохиолтой түүний үхлийг холбдог. Энэхүү зохиолыг бичсэн Михаил Булгаков одоо амьдралынхаа сүүлчийн хааны жилүүдэд өнгөрөхөөс одоо сүүлчийн жилүүдэд гэсэн үг шүү дээ. Хий үзэгдэл хар дарсан зүүднүүдэд ингээд шаналаад нас бартлаа ерөөхдөө тарчилсан байдаг. Энэхүү зохиол гарсны дараа хэвлэлтэнд орсны дараа 1960-аад онд анх хэвлэгдсэний дараа уншигчдын дунд романыг уншсан хүн золгууддаг гэсэн яриа дагж явдаг байсан. Зарим нь романыг уншсны дараа осолд орсон, өвчин туссан гих мэт яриач одоо баттай баримт байхгүй ч гэсэн хүмүүс ерөөхдөө энийг ингээд яриад л байдаг байсан. За энийг батлах нэг юм гэх юм бол хүмүүс нь мэдээж зохиолчийн амьдралтай холбдог. Тэр романаа бичиж байхдаа энэ бүтээл надад амьдралын үнэтэй тусна гэж хэлсэн гэдэг. Одоо энэ нь хүмүүсийн дунд энэ роман хараалтай гэх цуурхал тарах болсны эхэл нь болчихсон. За энийг эхнэр нь бас ингэж баталж өгдөг юм байлаа. Энэхүү романд нь Мастер ба Маргарита хоёрыг эцэст нь амар амгаланд хүрдэг. Тэдэнд гэрэл биш амар амгалан үг гэж чөтгөр Воланд хэлдэг хэсэг гардаг. Энэ нь зохиолчийн өөрийн хүсэл мөрөөдөл амьдралын зовлон шаналлаасаа салж тайвшрал олох хүсэлтэй яг адилхан гэж үздэг. За тэгвэл зохиолчийн төгсгөлд энэ чөтгөр Воланд одоо тийм Мастер Маргарита хоёр бидэнд ингээд гэрэл биш амар амгалан өгөө гэж хэлснээрээ төгсгөл нь маш сайхан болж ирж байгаа байхгүй энэхүү романы маань. Булгаков өөрөө ч өвчин чаналаад амьдралынхаа төгсгөлд амар амгалан хайж байсан. Түүний эхнэр Елена Булгаков дараа нь ингэж хэлсэн байдаг. Михаил яг романы баатар шигэ амар амгалан хайж нас барсан гэж. Тэгээд энэхүү зохиолыг хамгийн анх байдаг гэж 10 гаруй жилийн өмнө мэдгэтэл хараалтай зохиол гэж одоо маш их сонсож байсан. Тэгээд энэхүү зохиолыг ер нь уншихын сан гэж боддог байгаад хизээч зүрхшээдгүй байж байгаад одоо ерөөхдөө ингээд уншаад явж байгаа би. За миний л хувьд гэх юм бол бас л жоохон жихүүцмээр дотор арзаалгамаар санагдаж байгаа. За тэгвэл энэхүү Мастер ба Маргарита гэх одоо романыг дэлгэцний хувилбараар амьлуулсан маш олон хувилбарууд байдаг. За жишээ дурдах юм бол Мастерийн Маргарита гэх нэрээр 1994 онд Орос Юрий Кара найруулагч 1990 онд зураг дуусч авсан ч олон жил хориотой байж байгаад 1994 онд гарсан 4 жилийн дараа. Харамсалтай нь тухайн үед бүрэн дүүрэн гарч чадаагүй зарим хэсгийг нь тасалсан байдаг. Энэхүү киноны зураг нь ерөнхийдөө 1990 онд зураг аваад дууссан юм байна. Хэдэн жил үргэлжилсэнийг таашгүй. За хоёрт нь хэм бол Мастер И Маргарита гэдэг нэрээр 2005 онд
Оросд Владимир Бортко найруулагч найруулсан байна. 10 ангитай телевизийн цуврал маягаар найруулж дэлгэцийн бүтээл болгосон. Орос төдийгүй олон улсад хамгийн алдартай хувилбарын нэг нь болж чадсан. За романыг нэлээд үнэнчээр харуулсан гэж үздэг. Гэхдээ зарим үзэгчид удаан хит диалогтой гэж хүмжилдэг юм байна. За дараа нь The Master and Margarita гэх нэрээр 2017 онд Польш Мартин Врона найруулагч гэж төлөвлөж байсан. Гэвч найруулагч нь генет нас барсан тул төслийг нь бүрэн дуусгаж чадаагүй байна. За дөрөвдүгээрт нь Master and Margarita гэх нэрээр 2023 онд Оросд гаргасан юм байна. Тэгээд шинэ орчин цагийн хийцлэлээр хийсэн юм байна. За тэгсэн чинь нэг асуудал гарсан нь энэхүү дөрвөн кейсийг энэ дэлгэцэнд дамжуулсан энэ жишээнүүдийг дагаад нөгөө хараалтай яриад дахин яригдж эхлэх болсон. Яасан бэ гэсэн чинь жишээ нь 1994 оны хувилбар Юрий Карагийн кинон дээр энэ кино нь бүтэн 10 жил хориглогдож олон нийтэд гарч ирч чадаагүй. Зарим нь кино өөрөө хараалтай байсан тул гарах боломжгүй болсон гэж ярьдаг юм байна. Хоёрдугаарт нь 2005 оны 10 ангит цуврал Владимир Борткогийн хувилбар дээр зураг авалтын явцад хэд хэдэн золгүй явдал тохиолдсон тухай багийнх нь дурдсан байдаг юм байна. Зарим жүжигчид нь осолд орсон, өвдсөн гэх мэт яриач бий юм байна. Тэгэд үзэгчдээс авсан сэтгэлийн хувьд хэм бол энэ киног үзэхэд аимшигын сүнс мэд мэдрэмж төрдөг гэсэн сэтгэл маш их түгээмэл буюу 100-ны 90% нь тийм сэтгэл үлдээдэг байсан юм байна. 2023 оны хувилбар дээр кино гарсны дараач зарим үзэгчид нь аимшигтай хараал дагуулсан мэдрэмж төрүүлсэн гэж сэтгэл үлдээсэн байна. Яагаад ийм цурхал мэдээж яагаад ийм цурхал тархаад байдаг вэ гэхээр энэхүү роман нөрөө чөтгөр харанхуй хүчний тухай бөгөөд зохиолч Булгаковын эмгэнэлт үхэл романыг улам нууцлаг болгодог. Булгаковын романыг дэлгэцнээ амьлуулах бүртэл золгүй явдал тохиолддог гэдэг яриаг гардаг байх нь байна. Хориглогдсон кино, за тэгээд өвдсөн жүжигчид, осолд орсон хүмүүс энэ үнэхээр хараалуу эсвэл тохиолдол уу? Хинч бадтай мэдэхгүй ч гэхдээ нэг зүйл нь тодорхой байдаг нь Master ба Margarita дэлгэцэн дээрч айдас нууцлаг байдлаа дагуулдаг. Тэгэхээр энэхүү романыг тойрсон маш аимшигтай бөгөөд маш нууцлаг хэний ч яг энэ байна гэж гаргаж ирээд тайлбарлаж чадахгүй нууцлаг сүнслэг байдлууд байнга дагаад явж идэг байх нэ. За тэгээд та нарын маань харж байгаачлан энэхүү бичлэгэн дээрээ би энэ романыг Булгаков зохиолчийн анхны бичсэн гар бичмэл болон хамгийн анхны хэвлэлийг ингээд зургийг нь орууллаа. За одоо харин би та нарт сонирхолтой байх болов гэх үүднээс дэлгэцийн байдалд буулгасан буюу өнөөх хараалтай гэх яриаг дагуулад байгаа 2005 оны хувилбарыг нь та нартаа нэг өчүүхэн хэсгийг нь сонсгоод энэхүү бичлэгээ өндөрлөё. Энэ хүртэл сонссон та нартаа баярлалаа. Like, subscribe дарахаа мартаосай.